Маш хурдан тоглолттой үдгээрээ гэдгийг бол хангалттай хэмжээнд харуулсан Макао Юмаг эсрэг одоо харин Тайваны эсрэг яаж тоглох вэ гэдгийг сонирхолтой байна. 3 оног Тайваны багаас авч чадлаа. За Хонконгийн дотоо 3-аас шидэл амжилттай болсон. 2 дахь боломж үүсгээд за самбард орсуулсан. Хонконгийн багаас ямар хөлбөр явах нь вэ? Яг нэг хөлбөр яваад сулраад оноо авсан тохиолдол ихний үед бол байгаагүй дээ. Энэ удаа дахиад хамгаалагчтай шидсэн шидэлтэй амжилттай болсон. За Хонконг за дамжуулт эзэнгүй болсон. Нэг эсрэг хоёулаа гарлаа. Дараагийн үйлдэлээ болцлоо доо. За тэгвэр бөмбөг алдсан Тайваны багийн хурдан дотоо урагшаас сууларсан дотоо амжилттай 42 дахь оноо. За Хонконгийн багийн довтлогооч энэ хамгаалт бол маш сайн сэргсэн байгаа. Эвгүй байдлаас дамжуулж чадсан. Шийдэлт нь оновчтой. Яа. Маш сайн 6 болоод ойртчихсан байгаа. 3-аас шидэлтийг явуулсан. За амжилттай болсон. За 24 номертой Вай Цунгийн шидэлт багийнхан бусад тоглогчдод халдварлаад эхэллээ дээ. Тоног сонирхолтой тоглолтын 3 дуурын төгсгөл ийгүү. Тав жүрж байна. Асан зэн шидэлт нь оновчтой болсон. 3 оноо. За их хоёрын тоглолт 97-74 харьцаатайгаар Тайваны багийн хожлоор өндөрлөж байна. Зүүн Азийн залуучуудын наадмыг Premier Sports 3 дугаар сугаар та бүхэн сагсан мөнгөний төлөвлөлтүүдийг хүлээн авч үзэх боломжтой маргаашийн тоглолтуудаараа эргээд уулзъя.